сайн байна манайхаа. Өнөөдрийн та бүхэндээ танилцуулах машин бол BMW-гийн 2018 оны 4 сер 440i. Jealous of the fiends, like why you always on the phone? Never got no motion, I just never got no action. Bitch, I'm all about my passion. Music, money and fashion. Children get in the end, it's all a distraction. Okay. За хэдүүлээ машин дээр cold start сонсъё. Интерьерийн хувьд бол F-Series-ийн classic зүгээр яг ингээл төвчлөөртэй ийм интерьер байгаа. Миний санджаагаар болохоор 14 оноос 19 он хүртэл одоо бүх BMW-гийн F-Series-ийн интерьер ингээд нэг адилхан байгаа. За окей, тэгээ мэдээж бүх дөрвөн суудалтай суудал халаагч хөрвөгчтэй ардлын суудлаа хүртэл суудал халаагчтай юм билээ. Их сонирхолтой. Тэгээ машин бол мэдээж дөрвөн модтэй. Одоо хэдүүлээ ингээ comfort дээр байна. Тэнгүүтээ Eco Pro одоо энэ дээр харагдаж байна. Eco Pro mode, comfort mode, sport plus гэж байна. За Eco Pro mode нь болохоор ерөөсөө хамгийн одоо бензин хэмнэлттэй мод гэсэн үг. Тэгээ энэтэй би ингээд авчаад анхны удаа ажилдаа явахдаа ингээд нөгөө long trip хийдэг байхгүй. Тэгээ хурдны зам дээр ингээд аваа явна. Тэгэл юугаа cruise control тааруулаад ингээд явангууд ер нь бол нэг танкаас ер нь бол 800 км бол Eco Pro mode дээр бол гаргаж байгаа. Гэхдээ ер нь бол бензиний хувьд бол аягүй сайн зарцуулт сайтай. Тэгээд comfort mode болохоор ерөөсөө өдөр тутмын comfort mode. Хүчний хувьд бол баг зэрэг Eco Pro-гоос арай дээр. Тэгтээ ингээл өрүүл аягүй зөөлөн болчин. Тэгээд нөгөө амарчин байгаа шүү дээ. Амарчин suspension-ууд нь ерөөсөө аягүй зөөлөн болчин. Тэгээд нөгөө хурдны зам дээр биш нөгөө ингээл энгийн явахад нөгөө зам чи ингээл дэвэн даван дээр байдаг. Тэгэл тэр suspension аягүй сайн ажилтдаг. Тэгээ sport mode дээр болохоор хамаг яндан манд нонгоод эхэлнэ. Тэнгүүтээ өрүүлэн чангараад эхэлнэ. Тэгээд амаржин нас чангарчин. Suspension нас ингээс sport mode-д орчин. Тийм байгаа. Тэгээд sport plus гэж байгаа. Sport plus дээр болохоор мэдээж traction control нь унтарчин. Traction control унтарна. Тэгээд өөр юм байхгүй. Мэдээж sport display юм байна. За би таарт нөгөө rev хийж үзүүлье. Шинэ нэгэд Ингээд сонсноо хэвлээ. Моторын хувьд бол бүхэндээ харуулъя. So you want me to save you from the diaphragm? Yeah, do it. B58 is king. B58 is king. Okay. Гол шалтгаан гэвэл ер нь бол миний мотор буюу арааны комбинашн байгаа. Моторын хувьд бол бүх 440i буюу 40-тэй серистэй модельүүдээр B58 гэсэн моторын код байгаа. За B58-ийн generation 1 нь эхний generation юм байна. Тэгээд B58 болохоор ер нь бол аюул сайн reliable мотор болж гарч ирсэн. 16 оноос эхлээд production-д орж ирсэн B58 гэдэг мотор. Тэгээд мэдээж арааны хувьд бол ZF 8 шаталтай араа байгаа. Тэгээд ийм байна. Тэгэнгүүтээ базагчууд бүгдээр M базагчтай орчиж байгаа. Тэгэнгүүт мэдээж зогсох те чадвар нь арай илүү болж байгаа. Тэгээд нөгөө нэг амаржин буюу suspension setup нь арай өөр болчихно. Тэгэнгүүт машины өдөр тутмын унжаагаа мэдрэмж болохоор арай нэг спортлог болж ирээд байгаа юм. Тэгээд мэдээж арын яндан тийм байна. Тэгээ X-Drive гэдэг нь мэдээж 4 дугуугаар мэждэг гэсэн үг. За тэгээд engine-ийн хувьд бол тийм байна. B58 factory-гоос энэ одоо 340 440 240 ингээ series-үүд 3 2 3 4 5 series-үүд ер нь бол 320 морины хүчтэй гэж бичигдсэн байт юм байна. Гэхдээ энэ дээр болохоор нэг сонирхолтой зүйл нь
За энэ юу вэ гэхлээр MPPPSK буюу M Performance Power and Sound Kit гэж байгаа. Энэ юу вэ гэхлээр одоо ерөөсөө factory-гаас option-ороо хийдэг tune болон юу вэ? Exhaust байна. No pop and bang гэж байдаг шүү дээ. Одоо машин байрангууд одоо би таарт ингэ бичлэгийг одоо бичлэгийг дууг нь сонсоолъё. Going? Yeah. Тэгэд өвлтөрөөсөө гарч байгаа машинууд бимрүүд ингээд баг зэрэг поптай байдаг. Тэнгүүд MPPSK хийсэн engine дээр tune уншуулсан байхад бүр тэр pop bang нь бол үнэн одоо чанга болчдөг. 320-оос 365 морины хүчтэй болж нэмэгдэж байгаа юм. За тэнгүүдээ дээрэс нь одоо exhaust байгаа шүү дээ. Янд нь болохоор resonator байхгүй. Тэнгүүдээ M Performance exhaust байна. За тэгээд энэ аны моторыг ерөөсөө хүч өгөлт бол ерөөсөө амар smooth. Амар smooth. Ерөөсөө юуны турбоны lag mag гэж ер нь бол баг л байхгүй нэг хагас секунд байна уу? Айгу баг. 2 scrollтэй турбо болохоор хурдан.